өөрөө айгүй өртөгтэй ажил. Тэгээд чи тариачнаас цэрэг болгон тэр үн чинь газар хагалж мэддэг, тариа тарьж мэддэг хүн болохоос биш сэлэм эргүүлж мэддэггүй, жадар байлдаж мэддэггүй хүн байгаа шүү дээ. Нүүдэлчин аймгийн иргэн гэдэг бол бүх насаараа нуумсмар авч, бүх насаараа морин дээр явж байгаа хүн байхгүй. Тэр бол зүгээр л амьдралаараа цэргийн сургууль хийгээд байгаа хүн шүү дээ. Тэгэхээр нүүдэлчин аймагт бол цэрэг бэлтгэхэд юу алга, өртөг алга байна тийм үү? Эднэрт бол амар өртөгтэй. Тэр дундаа офицер бэлдэн гэдэг бол амар өртөгтэй байхгүй. Тэрийг авчид үлгэн даван дээр офицерын корпусын тэр чигт нь устгацсан. Офицерын корпус байхгүй болчихлоо гэж бодоход чи дараа нь офицерын тариачдыг бол мэдэхгүй. Дахиад нэг 10,000-аар нь татаад авчирч болно шүү дээ. Тэр тариачдын дээр чинь дарга байх хэрэгтэй. Тэр даргыг бэлдэх хугацаа байхгүй. За тэгээд мэдхгүй нэг арай жоохон гайгүй харагдсан нөхрийг авчираад даргаар нь тавьчин нөгөөдг нь тэгээд цэргийн онол мэдхгүй гарч явж байгаа л нэг газар Монгол цэргийн хотонд оролт тэгэл бөнөрөө хэдүүлнэ л гэсэн үг шүү дээ. Одоо энэ чирвэ Украинд энийг харах юм бол тэн дээр яг гараад байгаа проблем байхгүй. Одоо ингэ чи цэрэг татаад хийж болно. Офицер ч байхгүй. Офицерыг бэлдэнэ гэдэг чинь за одоо мэдхгүй төрөвчлсэн курсээр бол дараа хэд нэг жил бэлдэхгүй л бид тий. Ер нь бол цэргийн сургууль чинь 4-5 жил шүү дээ. Тэгжээж офицер гэж хүн бэлдэж гаргаж байгаа шүү. Мэргэжилтэн бэлдэж шүү дээ тий. Тэрнтэй яг адилхан тэгэж одоо ингээд тулгалтанд ороход заяа офицер чинь яаж цэргээ оруулахаа мэдэх ёстой. Өөрийнхөө цэргийг өөрөө сургасан байх ёстой. Итгэл үнэмшилтэй байх ёстой. Цэрэг зогчихгүй гэдгийг мань хүн мэддэг байх ёстой гэл ингээд байлдааны тактик зохиох бүх юмнууд. Тэгээд их олон юм. Тэр нь байхгүй болцсон. Ийм л аюултай юм л да. Тэгээд ерөнхийдөө 1217 гээд ер нь 16 оны тэр дайнаа хийчихэд нөгөө Алтан улсын хан чинь дахиж өвдөг сөгдөж гуугаад тэгээд Яхтан Чингис хаан за чи Юнаны ван гэдэг цолоо хаан биш болж шүү дээ. Ван дивиш. Ван. За тэгээд одоо юу ч гэдгийг ийм татвар нөгөө охин гэлэнгээд тэгсэн нөгөөх нь татвар матер хийдэг 7 юм дээр бол окей ганцхан ван гэдэг цолон дээр буухгүй. Тэгээд дэрч бас аргагүй. Яг бол маний нэг ван болгочихоор эргэн тойрон зөндөө олон вангууд байгаа шүү дээ. Тэрнийхэд адилхан болчихлоор тэгэл чи өдөр яг цолоор адилхан болчихвол чи юугаар илүү болоод намайг захираад байгаа гэдэг асуудал үүсэн шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь хаан биш болчихж байгаа байхгүй. Тэгээд яг хөө ерөнхийдөө Чингис хаан энэ үеэс эхлээд нөгөө баруун зүг рүүгээ анхаарал хандуулад тэр дайнд мордоход бэлдээд эхэлсэн учраас хувийн өшөнзөн тайвшраад чавдахрын өгснийхэн төлөө нөхрийг ван цол болгоод доош нь болгоод тэгээд тайвшраад баруун тийш явсан юм тийм үү. Гээд нэвтрүүлгээ дуусгая. За. Тэгтээ нэг юм хэлэх хэрэгтэй. Юу тэр зөвхөн тэр биш. Манай хүн бол эхний шатны зорилтоо биелүүлчихлээ шүү дээ. Алтан улсыг цэргийн хүчний хувьд бол устгахчлаа. Өөрөөр геополитикийн зорилт чинь биелжлээ шүү дээ. Одоо тэндээс халдан ирэх аюул байхгүй. За хоёрдугаарт эдийн засгийн асар их ашиг олцсон байж таар тийм үү. Ийм том газрыг дээрэмднэ гэдэг бол тэр маш их ашиг олсон байгаа бах. Тэрийг мэдгүй тоолсон юм байхгүй. Ганцхан нууц товчонд манай цэрэг буцахта торг дурдангаар ачаагаа татчихъя гэж үзсэн мэт. Тэр чинь ачаагаа торг дурдангаар татна гэхээрээс амар их юм авч явсан л болж таараад байна л да. 3 дугаарт мань хүн чинь ерөнхийдөө нөгөө нэг том худалдааны база эзэлчихлээ шүү дээ. Одоо нөгөө худалдааны урсгалыг хангах хэрэгтэй. Одоо Чингис хаан тэгж бодоогүй гэж болно. Гэхдээ нөгөө худалдаачд биш үү? Нөгөө нэг Махмуд ялваа, зөвлөхүүд Жафар, Хасан, Чингай тэд нар ч нь бол толгойн ажиллаж байгаа шүү дээ. За одоо ингэх хэрэгтэй гэдэг. Ингээд мань хүн баруун зүг рүү яваад энд Монголын жанчныг 21,000 зэрэгтэй үлдээгээд явчихж байгаа. За ингээд нэгдүгээр тоослаа. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн подкастыг үүгээр өндөрлөе. Баярлалаа. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Тэгэхээр Монголын бол 20,000 зэрэгтэй үлдчихсэн. 20,000 зэрэгтэй үлдсэн хүн нөгөө талд чи хэдэн 10 сая хүн захирж байгаа хаан
та байлдаж чинь тий. Тэгвэл мэдээж хэрэг одоо чиний талд одоо ингээд ороод ирчихсэн олон хятан жанжингууд байна. Нөгөө илүү яхаа, илүү тухай, шимо, мянган тий. Өөрчи хэм блэ. За тэгээд юу энэ хүмүүс хятад жанжингуудаас чи ванчи ши тянцэ ши тэнни интергээд ингээд хятад жанжингуудаагаар ороод ирсэн. Усян гэдэг. Гэх мэт. Тэгээ ирэхээр зэрэг одоо мань хүн шатрын хөдлөлтөө хийж байгаа байхгүй энэ сайхан хойд эдийн том нутаг дээр чинь гой шатрын хөдлөлт хийж штэ нөхөр. Сүбэдэ вэ штэ. Цагаат этэй нэг тийм дотн биш, өгөөд этэй нэг тийм дотн биш харагдаад байгаа. Зөвчий тулуу хоёрт их дотн байгаа. Яг гэвэл сүбэдийн хүү урайх хэтэн болвол тулун хүү Ахмад хүү мөнхийн Торгон цэргийн командлагч. Мөнхийг өсгсөн баг. Ер нь бол. Тэнд ч бас нэг тийм холбоо харилцаа байна л да. Тэгээд тулуу болвол үгүй энэ ч одоо өөрөөр яаж давших байсан юм бэ? Тунгаа нэг одоо нэвтэ харин гэж байхгүй шүү дээ гэж гэдэг юм. Ийм болоод тэгээд нэг юм юу байсан маа. Тэгээд өгөөд хаан уурнаас юм бол одоо зайлвал 31 онд за та хоёр тэгээд наадах дайнаа гүйцээгээрэй гэж хэлж нутаг уцаа явчихж байгаа. Халуунд ч бас өмнө зүгээ халуунд бас монгол хүн байхад хэцүү байсан баг. Энэ үед бол монгол цэрэг одоо яг инженерийн бүтэн корпустай болцсон байгаад. Хойд итдэг ерөнхийдөө эзлээд нэлээ олон жил болцсон дагсан олон хятад цэргүүд гараад ирсэн. Тийм болохоор зэрэг яг тэгвэл сүбэдэ кайфныг үссэн юм дээр яхад бол одоо маш их тийм юу хэрмийг харвах тийм үг. Тэгээд сүбэдэг нэг онц кайфын ч бол их мундаг бэхлэгцэн од байсан юм шиг билээ. Зарим газараар хэрмийн зузаан 20 м гэж үзсэн баг. Жамэр зузаан баг үстэй. Тэгээд яг 20 м чулуу биш баг. Мэдээж чи шорон дээр ингээд юм хийсэн баг. Тэгэхэд бол сүбэдэд 400 чулуу харвагчийг хэрмийн нэг цэг дээр тасралтгүй бөмбөгдсөн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн чинь нэгдүгээр хэрэглээ сурцсан хүн бод хоёрдугаарт ингэж галыг ингэж бөөгнүүлвэл одоо хэрэгтэй гэдгийг мэддэг хүн байна шүү дээ. Амазон сонсогчдоо Монголын гэгцэн төг подкаст ээлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Denk Pharma. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Pharma. За алт улсын дайны үргэлжлэл 2 дугаар анги эхэлж байна. Тэгсэн мөртлөө 3 үетэй тий. Тэгтээ юу л даа 3 үеийн 4 2 3 4 гээд дөрөвдүгээр шат нь бол нэлийн дэлгэрэнгүй иргэдэнд балдын ажиллагаатай ихтэй учраас 2 3 бодлол гайгүй л дээ 23-аас 30 он хүртэл бол намжимлт үе 17-аас 23 болвол Мухлай жанжны одоо удирдлагын дор байсан үе л дээ тэрийг нэг жоохон яриад тэгээд яагаад намжимл үе болсон яагаад дайн шинээр хэлсэн гэдэг сэдврүүгөө ороод тэгээд яг алтан улсыг буулгаж авсан дайныг ярих гэж. 2 дугаар чинь Мухлай дайнаас эхэлж байна. Тий 1217 онд Чингис хаан нутаг буцахдаа Мухлай жанжинд 21 мянган монгол зэрэг үлдээсэн ингээд ярьсан шүү дээ. Энэ судрын чуулган дээр Рашид аддын бичгтээ Чингис хаан Мухлайд онгодын нэг түмэн зэрэг 100000 тий. За шилмэл 1000 11. Ихэрсийн 4000 15. За тэгээ 1000 мангууд 16. 3000 хонград 19. 2000 жалаар зэрэг өгсөн. Яг 2000 жалаар нь Мухлай өөрөх нь. Энд чи жаларын сайн Мухлай шүү дээ. Тэгээ өөрөх нь 2000-т. Ингээд нийлээд 21000 зэрэг үлдчихэж байгаа. Чи тэгээд одоо мэдгүй за дайн болоод 50 сая хүний цөөрөөд 30 болсон байж магадгүй. 4 гэдэг. Тэгэхдээ чи тийм том нутаг дэвсгэр тийм том улсад 2 түмэн зэрэг үлдээчихэд яваад өгч байгаа. Тэгэхээр энэ үеийг бол нэг талаас одоо юу гэх юм тогтоом барих бүр стратегийн үүднээс авч үзэх юм бол тогтоом барих үе байхгүй. Яг л мань хүн чинь баруун зүгтээ хийгээд завгүй штэ. Цэргийн үндсүүч хоризм руу явчлаа. Тэгэхээр зэрэг Мухлайд тавигдсан зорилт юу юм гэхлээр эзэлсэн нутгаа алдаж болохгүй. Тэгээд тэнд байгаа хятад
одоо өөр юу гэдгийг ургаж ирсэн зөрчдүүд тэдний хүчээр дайныг үргэлжлүүлэх ийм зорилго тавиад бодсон байгаа. Тийм болохоор Монголын энэ үед бол Монголыг цэргийн жанжин гэхээсээ ихэд уран дипломат гэж хэлж болмоор харагдаж байгаа. Тэгэхээр Монголын бол 20,000 зэрэгтэй үлдчихсэн. 20,000 зэрэгтэй үлдсэн хүн нөгөө талд нь чи хэдэн 10 сая хүн захирж байгаа хаантай байлдаж чинь тий. Гэхдээ мэдээж хэрэг одоо чиний талд одоо ингээд ороод ирчихсэн олон хятад жанжингууд байна. Нөгөө илүүд, яхаа, илүүд, тухай, шимо, мянган тий. Өөрчи хэм блэ. За тэгээд юу энэ хүмүүс хятад жанжингуудаас чи Ванчи, Ши Тянцэ, Ши Тэнни интергээд ингээд хятад жанжингуудаагаар ороод ирсэн. Усян гэдэг гэх мэт. Тэгээ ирэхээр зэрэг одоо мань хүн шатрын хөдлөлтөө хийж байгаа байхгүй энэ сайхан хойд эдийн том нутаг дээр чинь гой шатрын хөдлөлт хийж штэ нөхөр. Нөгөө талаас Монголын бол хамгаалтын бодлого барихгүй. Дандаа давшилтын бодлого барьж байгаа. Нөхөр бол яг тэгвэл шилдэг хамгаалт бол давшилт штэ. Зүгээр суулгахгүй. Тэгээд дандаа байлдааны гол хүч бол хятад юм уу хятад зэрэг эсвэл урууж ирсэн зөрчдүүд. За тэгээд тэднийг байлдааны гол хүч болгож оруулаад тэгээд хажууд нь бол юу гэх юмдээ цэргийн тусгай хүчээр цөөн Монгол зэрэг явж байгаа. Тухайн даваахан явган зэрэг давшин явлаа гэхэд хажуу талд нь танк нь одоо нэг түмэн Монгол зэрэг байдаг ч юм уу те. Тэгээд тэр нь ингээд нөгөө дайсантай ингээд зурлан байлдаж явах үед Монгол зэрэг харж байгаа. За яг одоо энд нь цохилдог хөл дайсан яг цогтгаар байна. Ингээл тэнд нь очиж цохилдогдөг. Энэ байлдааны одоо юу гэх юм да арга хэлбэр аажимда ер нь Юан улсын байлдааны арга хэлбэр болж Шингэсэн гэдгийг ойлоо өмнөх олон дугаарууд дээр ярьсан дөө. Нөгөө нэг Монгол зэрэг зүүн өмнөд Аз руу ороход чинь баахан хятад зэрэг тэг аль хажууд нь нэг 700 Монгол зэрэг гэл явж байгаа жишээ нэ тий. Тэр 700 чинь яг нөгөө гол зэгтэн цохилдогдөг. Тэр хятад зэрэг бол одоо үндсэн зараалын материал гэмээх мухаар тэгж явж байгаа. Торгуулийн сумж гэхэд хайшаач юм. За ер нь үндсэндээ хэрглэж болдог юм. Тэгээд хоёрдугаар Тангад улс. Тангад улс бол Алтан улсад хонцон санаад байгаа шүү дээ. Чингис хааны анх довтлогт нь Тангадын хаан чинь Алтан улсын хаанаас туслаач гэдэг юу хүсэлтийн элчээ явуулсан чинь нөгөө Вангийн Юнжи гэж хааны тухай ярьж ирсэн шүү дээ. Нөгөөтөнд өгсөн чинь энэ хоёр нөхөр тэгээд хоёр бүдүүлэг хоорондоо халдсаж яхад бол надад ямар амаатай амхан юм яриад тэгээд зэрэг өгөөгүй. Тэгээд тангадууд бол тэн дээр бол мэдээж хонцон сансан байна. Сансан. Хоёрдугаарт монголчууд ороод бодоо болгоцсны дараа тэр нэг зах хязгаар мөж цужиг бас булааж авах сонирхол. Угаасаа энэ хоёрын хооронд чинь нутаг булаацалсан тань байнга явдаг л байсан юм чинь. Тэгэхээр нөгөө маргаантай нутгуудаа булааж авах сонирхол тангадын зэрэгт байсан бол аажимдаа нөгөөдөл чинь монголчуудтай нийлээд цаашаага улам гүнзгий орж эзлэх юм болж байгаа. Яг бол монголчуудын хувьд бол тангад хараат улс учраас хараат улсын жанжинд за чи тэр нутгийг эзэлгээл нийтдээ Монголын нутаг л болж байгаа юм чи тий. Яг шууд захирж байгаа нь тангад захирж байгаа гэж багддаг. Гэхдээ энэ чинь нийтдээ Монголын нутаг гэж одоо Монголоо үзэж штэ. Тийм учраас мань хүн чинь Тайваныг буулгаж авсан. Тайван гэдэг одоо хөгтөөс баруун тишээ явах юм бол Шинсийн мужид байдаг том хот. Тэрийг энэ хүн чинь буулгаж авсан байгаа. Тэгээ Хэбэ рүү довтлсон байгаа. Тэгэл ерөнхийдөө байлгсан юу н газрын зураг гэж байгаа юм. Байгаа. Хоёр зүйлийг энэ дэр бид нар яасан. Нэгдүгээрт мань хүн дагаар орж ирж байгаа хүмүүсийн цэргийн хүчийг ашиглаад өөрийнхөө Монгол цэргийг бол цэвэр тийм цохилтын хүч болгож ашиглаад тэгээ Алтан улсыг бол ерөн зүгээр байлгахгүй ийм дай хийж байгаа. Хоёрдугаарт хэрвээ яг нарийн анзаарах юм бол мань хүн энэ хөндий рүү нөх орж ирж чадахгүй байна. Уулархаг нутгаар байлдаад байгаа. Тайван одоо энэ Шинси Хэбэ гэдэг байгаа чинь. Энэ ингээд уулархаг нутг байгаа шүү дээ тий. Тэр нь бас аргагүй яг гэвэл яг хөндий тал дээр бол нөхөр дайсны хүч чинь
хамаагүй давуу байгаад байна шүү дээ. Ийм байс юм харагдаад байгаа. Тэгээд ер нь бол мань хүн чинь Жинан, Шандун, Дамин, Хэбэ, Шэнси энэ мужуудыг эзлээл ингээд яваад байгаа. Энэ бол чи тийм цөөхөн зэрэгтэй үлдсэн байгаа хүнд бол их том амжилт. Нөгөө талаас энэ үед бол Алтан улсыг хятадууд эзэлж байгаа байхгүй яг үний хэрэг тэр. Цэргийн хүчин хятадууд ч дээ. Тэгээд одоо энэ чи улаан хөрөмтөнгүүд хар алчин уртан мууд энэ төр гэдэг тийм нэртэй. Ер нь монголчуудын дунд хар цэрэг гэдэг, хятадын цэргийг хар цэрэг гэж томьёолдог. Тэр томьёолол энэ үеэс үүдэлтэй юм байна. Яг бол нөгөө цэргийнх нь хувцс нь хар. Тэгээд хар цэрэг гэд нэр өгч гисэн байдгийн. Тэгээд эн чин одоо мань хүн чинь бүр Сиан хот хүртэл эзэлсэн байна энэ хугацаанд. Энэ бол яг цэвэр юуны одоо Монголын жанжны дипломатын урхан хоёрдугаарт одоо бас цэргийн жанжны авиас хоёр энэ дайныг авч гарсан байгаа юм л да. Гэхдээ том нутаг эзэлж чадахгүй, үндсэн хүчийг буцааж чадахгүй. Чиний хүч чинь тийм байгаа юм чи яах. Зөвөр ингээд өөрийгөө дагаар орсон улсуудыг дэмжээд тэгээд Алтан улсыг бол гол стратегийн зорилго бол ямар ч үсэн их зэрэг баруун зүгт байлдаж явах үед энэ Алтан улс хүчрхэгжиж буцаж Монголын нутг руу дайрж орох хэмжээний болохгүй байх ёстой гэдэг л юм харагдаад байгаа. Тэгэж битсэн юм байхгүй. Зөвөр ер нь энэ тактикийг аваад үзэх юм бэл. Тэгэл нэг Монголын чинь хоёр дүн зэрэгтэй л энэ бүр бужигнуулаад тэгэл хятадын зэргийн өөрсдийнх нь эсрэг ашиглаад хятад зэргийг ашиглаад ингээл гол байлдааны гол хүчүүд эднэр болоо яваад байгаа байхгүй. Тэгээ 1223 онд Монголын жанжин нас орсон. Ер мэдгүй домог болтой юм би уншиж исэн. Монголын жанжин Чингис хаанд илчилгээгээд би одоо ер нь цаашаа байлдаж чадах юм боллоо гэж би энэ модлаа гэсэн утгаар тэгээ яхад эн чин Монголын жанжин нийтдээ 856 цайз хотыг буулгаж авсан гэж тэмдэглэгдсэн байл. Энэ бол амар том тоогоо өстэй. 856 хоёр дүн зэрэгтэй. Тэгээд Чингис хаан чи дайсныг бүрэн мөсөн буулгаж авалгүйгээр яаж дайнаас буцах вүлээ гэж хариу өгсөн гэд байлдаа. Тэгээ мань юмч тэгээд нэг хөдөлгөөн нас орсон юм. Тэгээ энэс эхлээд 1230 он хүртэл 23-аас 30 он хүртэл 7 жил ерөнхийдөө одоо 3 дугаар шат гэдэг нь байлдааны ажиллагаагүй 7 жил болчихж байгаа. Энд хэд хэдийн шалтгаан байгаа. 1223 онд тангуудууд Монголыг нас оронгууд нь хайж явцсан. Байлдаанаас гараад. За энэ бол нөгөө Монгол цэргийн байлдааны ажиллагааг маш хөндрүүлж байгаа шүү дээ. Холбоотонгүй болчихж байгаа учраас. За хоёрдугаарт 1200 тэгээд тэрний дараа Чингис хаан чинь тангадаас одоо ус хонцонгаа авна хоризм руу дайнд явхад яв гэсэн чинь чи цэрэггүй бол яах гэж хаан болсон гэж одоо томроод ингээд дайнд яваагүй дараа нь ингээд Алтан улсын дайны үеэр бүр ингээд Монголыг хаяад явсан энэ төр гэсэн ер нь ял асуун гээд 1226 27 онд Чингис хааны нас хүртэл тангуудын дайн үргэлжилж байгаа. Тэгэхээр зэрэг тэр нөгөө дай явж байгаа учраас энэ хойд хэдийн нутагт Алтан улсын нутаг дэвсгэр дээр бол идэвхтэй байлдааны ажиллагаа үндсэндээ явагдах боломжгүй байсан. Хоёрдугаар 1227 он Чингис хаан нас урчиж байгаа. Тэгээ 1229 онд өгөөдөө хаан ширээнд одоо залах хүртэл бол ерөнхийдөө монголчууд ийм үед том байлдаан байлдаа явуулдаггүй шүү дээ. Ихэнхдээ бол нөгөө хатан төр үрдэг. Зүгээр 1227 онд Чингис хааны нас ороход бүртөө үжин бол 60 гарцсан. 60 Чингис хаанаас нэг гэж бодох юм бол 65 тав юм. Тэгэхээр нөгөө нас өндөр болцсон гэд төр барих ажилд оролцохгүйгээд тэгээд тулуу Монголын төрийг барьж ирсэн үе. Тийм учраас нэг тийм том байлдааны ажиллагаа бол явагдаагүй юм учиртай. Тэгээ 1229 онд өгөөдөө хаан ширээн сунгуудаа өмнө зүгийн дайныг үргэлжлүүлнэ. Оролдоо дээр тийм шийд гаргаад одоо сүүлийн шат эхэлж байгаа байхгүй. Сүүлийн шат эхлэхэд бас их учиртай ер нь энэ чинь 10 жилийн дайн болчихлоо шүү дээ. 10 жилийн дайн болчихлоор зөрчдүүд чинь бас одоо сайжирж эхэлнэ шүү дээ.
Тэ? Ер нь бол. тэгээд хүчээ төвлөрүүлээ тий. Одоо монголчуудаа байлдаад сурчин. Тий. Тий. Зөндөл юм болж байгаа. Тэгээд хэн энэ үед ч бол дагуулх учир би одоо өмнө фронтын командлагчаар явж байгаа маань. Дагуулх учир би гэдэг нь нөгөө Жамуха Чингис хаан хоёр салж нөхөд Чингис хааныг дагаар ирсэн хүн шүү дээ. Настай л одоо энэ үед бол их настай хүн болсон байна гэсэн үг шүү дээ. Тэгээд дагуулх учир би бол хэд хэдэн удаа юунд буцхагцсан. Алтан улсын зэрэг зөрчдийн зэрэгт. Энэ чи юуг харуулж байна гэхээр зөрчдүүд нь бас жоохон байлдаа сурчиж байгааг харуулж байгаа. Тэгээд юу яасан юм болж байгаа юм. За энэ завсар алтан улсыг бас хүндрэлд оруулсан үйл явдлууд бас болсныг хэлэх ёстой. 1225 онд шар мөрөн голдөрлөө өөрчилсөн. За энэ чи яаж яах гэхээр айгүй олон хотод сүрж усах болчихно гэсэн үг. Эсвэл усанд орчихно гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлт явагдсан юм шүү. Харин тийм. За тэгээд юу энэ ч нөгөө амар их тийм услааны систем эвдэрч устж байгаа байхгүй. Гол нэг бол талбайг чинь гол уулгч чинь нэг бол усгүй болчих чинь тий. Тэгээ энийг дагсан өлсгөлэн бас явсан. Хөрхийн монголчуудыг олон сая хүн ядсан гэж бас энэ шар мөрөн чинь бас нэлээд олон саяыг ядсан юм шүү. Тэгж ярил тэ. За тэгээд энээс болоод энэ өлсгөлөнгөө дагаад асар их дээрэм хулгай Алтан улсын нутагт гарах болсон. Тэгээд нөгөө монголчуудтай байлдах хоолоо олж идэх хэрэгтэй болоод бүгдээр ингээ бөмбө өнрөө бүлгэлээд дээрэмчд болоод ингэж яваад тэгээд тэр дээрэмчд чинь Монгол зэрэгтэй айгүй дуртай нэгддэг. Бас ягаад гэвэл Монгол зэрэгчний газар эзлэхээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр дунд нь ороо явчих юм бол тэр газараас юм дээрэмдэх боломж бүрдэх гэдэг шүү дээ. Ийм юм болоод ийм юм болсон юм. Тэгээд нэгэнт дагуулх учир би ийм байдалд одоо хэд боцохогдоо. Тэгээд дараа нь дагуулх учир би өгөөдийнхэн өөрөө цаасаар авчихсан шүү дээ. Ер нь бол. Тэгээ өөрийнхөө нүглүүдийн нэгэнд дурдсан байдаг. Гэмгүй жоохон хүнийг ингээд цаазаар авсан миний нэг нүгэл шүү гэж. За тэгээд Тэр нь энэ дантай холбоотой юм уу? энэ дайнд хэд ял